Ер нь DJ гэдэг хүний хамгийн гол ур чадвар нь ер нь юу юм? Ер нь бол би өөрөө софтвер инженер байхгүй. Саунд гэж яг юу юм? Аудио гэж юу юм? Аналог гэдэг нь яг бас юу юм? Саунд гэдэг нь болохоор одоо яг ингээд бодит байгаль дээр байгаа бидний дууны төлөв. Тэнгууд хэрвээ хоёулаа нэг микрофоноор бичиж чонгууд энэ аудио болчих байсан. Ер нь noise cancellation гэдэг технологи яаж ажилтیں۔ Тэгээ энэ нь ер нь хүний чихэнд ер нь хэр одоо эрүүл юм. Одоо AI хүнийг орлох ямар ч боломж одоо хөгжмийн салбарт бол би байхгүй гэж боддог. Таны хувьд Apple Music ашиглаж байна уу? Spotify ашиглаж байна уу? Spotify ашигладаг. Яагаад? Клабуудын тэр одоо спикерүүдийг хөглөн гэдэг нь яаж яана гэсэн үг? Одоо бол бүгд флашнаас дуугаа тавьж байгаа. Эсвэл пензар тоглож байгаа. Тэнгууд яг плеер буюу дуу тоглоулагч нар тэгээ голд нь нэг холигч буюу миксер. Тэгвэл энэ чиглэлийн одоо инженерүүдийг Монгол улс одоо бэлтэж байгаа одоо Swiss ч юм уу эсвэл одоо өөр хаана бэлтэх хэвтэй. Гадаад том хамтлагууд ч юм уу артистууд өөрсдийн саунд инженертэй ирдэг. Амар бол одоо 5 гишүүнтэй хамтлаг байлаа гэхэд бараг 15 л ярьдаг ч юм уу тий. Чихвчний хувьд юу ямар хуу төрлийн чихвч одоо бидний хэрэгэлдэг AirPods бол биднэрт хангалттай аудиог айгуу сайн сонсгож чадж байгаа юу эсвэл үгүй юу бид нар бүр бодоод яваад байна. Надад бол хамгийн гоё дууралт, хамгийн гоё микс хийсэн дуу ч юм уу эсвэл хамгийн гоё чихвч спикерч байсан болно тий. Одоо миний бүтэн биеэр мэдрэгддэг. Гэхдээ ямар нэг байдлаар аль нэг тал руу хатгадаггүй. Тэгвэл AirPods бол ер нь сайн даа орох юм шиг тий. Подкастын ивентгэгч Бономда баярлалаа. Дотоодын болон олон улсын бүхий л төлбөр тооцооны шийдлийг Боном POS болон Боном Payment Gateway ашиглан хүлээн авах боломжтой шүү. За сайн байцгаана сонсогчдоо та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Newtek подкастын маань 3 дугаар удирлын 3 дахь дугаар хаа 23 дахь дугаар хах гэж би санаж байна. Эхлэхэд бэлэн боллоо. Тэгээд энэ удаагийн зочноор илүү урлагийн чиглэлтэй илүү холбоотой. Гэхдээ бас технологиг нь илүү бас гоё сонирхож тайлбарлуулж ярилцахаар DJ Nomty тэ Playtime-ийн music director тэгээд Spark Music Lab-ийн үүсгэн байгуулагч DJ Nomty-г урьж оролцууллаа. За урилга авч ирсэнд баярлалаа. За урьсанд баярлалаа. Тэгээ хүмүүс бас Colors хамтлагийн гишүүн гэдгээр нас нэлээд сайн мэдэх бах. Тэгээ бид хоёр өнөөдөр илүү яг Nomty-тай DJ технологи тэгээ ер нь энэ салбарттай холбоотой бидний мэдэхгүй тэгээд мэдэх ёстой сонирхолтой зүйлсүүд бас юу байдیں гэдэг талаар гоё дэлгэрэнгүй ярилцъя гэж бодод урьж оролцуулж байгаа. За хамгийн эхлээд хоёулаа ер нь гоё танилцуулгаас эхлэе явчих гэж бодож байна. Ер нь яаж яваад анх энэ урлагийн салбар руу шууд орох болов? Тэгээд одоо илүү энэ DJ карьераа ингэж хөөж ер нь явж байгаа шүү дээ. Тэгээ яг яагаад заавал DJ карьерийг сонгож ингэж яах болов гэдэг гоё түүгээс нь эхлэе ярилцвал. Ер нь бол би өөрөө софтвер инженер байхгүй. Тийм тэгээд бүр дунд ангиас эхлээд яг тийм мэдээллийн гүнзгий сургуульд сурч агаад тэгээд Chemist софтвер инженерээр илсэж орж исэн. Тэгээд тэр үедээ болохоор жоохон гитар тоглож сураад тэгэнгүүтээ анх оюутан болоод хамтлагтай болчихсон. Урлагийн үзлэг гэдэг шиг. Тэгэнгүүтээ тэр үед нөгөө яг өөрөөсөө бэлтгэлийн байртай. Тэгээд тэрэн дээр ингээд баахан төхөөрөмжнүүдтэй. Тэгээд тэрийг бас сайн ажиллуулж чадахгүй. Тэгсэн чинь нөгөө ProSounds гэх студийн Universe Best Songs-ийн нөгөө шүүгч Рагу гээд сурвалж зарлаад нэг нэтгэг шүүгч нэлээд одолж ирсэн шүү дээ тухайд. Тэгээд тэр үед чинь болохоор баг саунд инженерийн сурвалт баг анхных байсан баг. Тэгээд мэрэгжлийн хүн гэдэг утгаараа. Тэгээд манай ч өөр болохоор яг Сингапурт студид ажиллаж байгаад Монголд ирсэн. Тэгээд яг сургуульд сурцсан хүн байсан. Тэгээд тэр сургалтанд анх орж үзээд тэгээд илүү нөгөө софтвер инженер сурж исэн болохоор илүү тэрнтэйг ингээд уялдаад илүү амархан сурсан гэх юм уу. Тэр нь бол онлоос нь эхлээл баг заасан уу тий? Тийм яг бүх юм эхнээс нь заажсэн. Гэхдээ тэр нь амар богинохон сургалт байсан. 2 илүү 3 сарын сургалт. Тэндээс яагаад ингээд одоо DJ руу хөрвөөд илүү дижитал руугаа хөгжөөд явъя гэж бодсон бэ? Тэндээс болохоор эхлээд ингэсэн тэр сургалтнаас нэг хүүхдийг одоо өөрийнхөө доор ажилуулна гэд. Тэгээд тэр хүүхэд нь би болж үлдээд одоо ингээд сургалтын турш. Тэгэнгүүтээ дараа нь болохоор би Рагу Америк явсны дараа White Arch гэх студид ороод тэгээд тэр студид болохоор мөнх хөргөл ах тэгээд манай Colors хамтлагийнхан байдаг байсан. Тэгээд тэнд анх танилцаад
Тэгээд одоо нөгөө хамтлагийн бичлэгэн дээр болохоор нөгөө нэмэлт дууралтууд ч юм уу keyboard ч юм ингээд бичигддэг. Тэнгууд одоо яг хамтлагт болохоор keyboard юм уу synth тоглох юм байхгүй. Тэгээд яг амьдаар тоглох болгонгод хин тоглох уу гэдэг дээр би боос. Тэгээ хамтлагт орж ирсэн. Тэгээд явсаар байгаа л сүүлдээ нэлээд сүүлд 19 онд сонирхож ирсэн. Одоо яг энэ электроник хөгжим дижитал руугаа. Анх бол ер нь яг тийм хамтлагт гитар тоглодог. Тэгээд яг саунд инженер сууртай. Тэг ч одоо хэдэн он юм бэ тий анх Рагугийн сургууль 11 он. Тэгээд Рагугийн сургууль чинь 13 онд болчихсон. Тэгээд бүр тэрнээс хойш бүр 6 жилийн дараа ер нь яг электроник хөгжим DJ карьераа нэлээд сервис яаж ихсэн үү тий. Тийм ер нь бол ямар ч би өөрөө ямар ч тийм сонсголгүй. Тэгээ ямар ч тийм одоо хөгжмийн тийм судалгаа тийм мэдрэмж байхгүй. Тэгээд ингээд бүх юмыг эхнээс нь одоо гитар тоглохоорч баахан гитарч харж байгаа шүү. Тэнгууд ингээд цааш нь судлаад өөр ямар хөгжим байдیں۔ Одоо хүмүүс хөгжмөө яаж хийгээд байгаа юм. Тэнгууд ингээд тэр суурийг нь бүгднгийн саунд инженерээс эхэлж авсан болохоор илүү ингээд цаашаа гүнзгийрж явсаар байгаа. За одоо бас ийм байд юм байна гэдэг. Манай подкастын зочдын бараг ингээд 80% нь шүтээсийн гитэмсийн хүмүүс идэх байхгүй. Тэгээ би бүр DJ хүн өөрж авчирсан чи хүртэл нөгөө нь бас шүтээсийн гитэмсийн хүн болж таарж байгаа. Тэгээд нөө түрүү нэг яасан штэ ярианд орсон keyboard тоглох хүн байхгүй гэдэг чийсэн те надаас өөр тоглох хүн байгаагүй тийм болохоор тоглохоор болсон гэд. Тэр нь одоо яг юу гэсэн үг юм keyboard тоглоно гэдэг нь. Одоо хамтлаг дуугаа зохиохдоо ингээд одоо манай хамтлагч намайг орхоос умдан ингээд гитарчд байгаа штэ. Тангууд одоо нэмэлт ингээд пиано ч юм уу keyboard-ийн дууралтууд бичдэг. Тэгээд тэрийг яг лайв тоглоход хэн тэр дууралтыг гаргах уу гэдэг рол дээр үүссэн байхгүй. Тэгээд тэрэн дээр нь болохоор би тоглож азтай гэх юм уу. Тэгээд ер нь бол анх би хамтлагт keyboard тоглохдоо ингээд анх удаа keyboard нь гар хурж үзчихсэн. Надад ямар тийм хөгжмийн юу байгаагүй. Тэгвэл одоо анхны одоо ашиглаж исэн тэр үеийн төхөөрөмжүүд одоо эргэлж байгаа төхөөрөмжүүд хоёр дээр хэр ялгаа байна? Одоо зөвхөн анхандаа ашиглаж исэн тэр төхөөрөмжүүд одоо ч хүртэл хэрэглэгддэг уу ер нь энэ зах зээл дээр? Төхөөрөмж гэж ярил ер нь бол амар юм нөгөө үнэтэй хобби л доо. Яг гоё гитар ч юм уу гоё keyboard ч юм аавыг гэвэл амар хөгжим бол амар үнэтэй байдаг. Тэгэд ер нь бол би нөгөө өөрөө илүү дижитал based байсан болохоор бүх юма компьютероос хийждэг. Тэгээд одоо ер нь ингээд компьютер дээр ер нь л нэлээд төхүүлсэн гоё юмнууд гараад ирсэн болохоор яг тэр төхөөрөмжийг одоо keyboard ч юм уу synth-ийг яг худалдаж авъя гэвэл айгүй үнэтэй хөвчлэн одоо 80 90 тонны төхөөрөмжнүүд нь ингээд амар алдартай болоод гой дууралтай хадгалаад үлдсэн ч юм уу. Тиймэрхүү байдаг. Одоо л гэхдээ яг тэр төхөөрөмжүүдийн сүүлийн вершн ч юм уу тэрэг л байдаг л ах тий. Тийм ер нь бол сүүлийн вершн байдаг ч гэсэн одоо яг хөгжмийн бүх ингээд төхөөрөмжнүүд байна тий. Одоо дээр үеийн гитар үнэтэй байдаг ш. Тэрнтэй адилхан одоо ерөөсөө тэр 80 90 оны тэр Roland-ийн synth drum машинууд ч юм уу одоо хэрэглэж байгаа keyboardнууд ч юм уу ерөөсөө ингэж одоо дахиж хийсэн ч тэрийг эхнийхээ хідэж гүйцэхгүй байгаа. Одоо дууралт юу нэ. Тэнгууд одоо цөөхөн идэгэн одоо яг судлах юм бол бүх хамтлаг дуучтай бүх артист ашиглаж байгаа цөөхөн идэн юм нэг тийм дууралт гаргадаг төхөөрөмжнүүд одоо ашиглагддаг. Одоо бүгд тийм домог болоод үлдсэн. Тэгээс нөгөө урлагч нэг юм хуучрах тусмаа амар валютай болоод идэг гийг нь би бол зүгээр нэг юм худлаа юу ах гэж бодсон үгүй л юм байна л да. Тэгээ бас технологи үед ч гэсэн технологийн хувьд тэр талаасаа бас одоо юу гэдэг чинь тэр үед ашиглаж исэн тэр транзисторууд тэр цахилгаан дамжуулж байгаа зэс утаснууд ч юм уу магадгүй тэрийг гар аргаар хийдэг байсан ч юм уу тий. Тэрнээсээ болоод одоо ингээд амар шанстай одоо бүх юмыг одоороо хятадд хийх гээд байгаа шүү дээ. Тэнгууд одоо яг тэр нь яг тэр юугаа гүйцэтгэв ч юм уу. Зөв тиймэрхүү байдлаар. За таны хувьд болохоор Spark Music Lab тэгээ Ballroom Records гэдэг газруудыг ер нь одоо үүсгэн байгуулад өөрөө бүх юма зохион байгуулаад хийх явж байгаа. Тэгээ энэ газрууд нь ер нь яг ямар зорилготой юм? Яагаад эдрийг хийхээр болсон юм? Одоо ер нь ямар төлөвлөгөөтэй вэ гэдэг талаас нь гоё товчхон танилцуулбал. Ерөнхийдөө Spark болохоор яг одоо хөгжмийн сургалт, орчин үеийн хөгжмийн сургалт гэж нэрлэж байгаа. Тэнгууд яагаад гэж байгаа юм гэхээр одоо хүүхдүүд ч юм уу залуучууд хөгжмийн сургалт гэхээр нэг тийм нөгөө төгөлдөр хийлгээл дуусчихдээ шүү дээ морь өөргээд тэгэхгүй яг надад тохиолдож исэн яг асуудал бас өөр нэг сурмаар байгаа хүнд бити тохиолдосоо гэсэн үүднээс яагаад тэгэхээр яг одоо юу гэдэг чинь одоо энэ яг орчин үеийн тоног төхөөрөмж ч юм уу энэ яг хөгжмийн
одоо продюс хийгээд байгаа аргууд ч юм уу энийг ерөөсөө монгол хэлээр гоё орчуулсан ч юм уу тийм байхгүй. Тэнгууд хүм дандаа ингэж одоо өөрөө хайх хэрэг гардаг. Тэнгууд өөрөө хайх одоо би яг өөрөө хайжсэн болохоор асар их хугацаа алдчихсан баг. Тэгээ дараа нь бодонгод өвөн чинь зүгээр ийм л юм байсан юм биш гэдэг ч юм уу тий. Эхнээсээ ингээд зөв сүртэй байх юм бол одоо энэ сургалт интернет хамрагдсанаар одоо хүн өөрөө дуугаа цогч юм уу хоолойгоо яачвчих ч юм уу одоо магадгүй микрофоны байрлал ямар байх хэрэгтэй ч юм уу тий. Бүх юм ингээд өөрөө амар амархан богино хугацаанд суралцах боломжтой. Илүү бүтээлч тал руугаа илүү ажиллах нөхцөл хүүхдүүдэд өгж байгаа гэсэн үг. Ер нь бол тийм зорилгын хувьд бол тийм зорилготой. Энэ чиглэлийн артистууд энэ чиглэлийн хүмүүсийг ер нь нэлээд сайн бэлтгэх зорилготой биш те Spark Music Lab. Тий. Ер нь бол Ballroom Records-ийн хувьд. Ballroom болохоор ер нь бол нэг community маягийн. Тэгээд ер нь бас нэг өөрхөн хийж байгаа юмыг одоо гаднаас бид нар уран бүтээлч авчирдаг ч юм уу эсвэл одоо өөртөө community дотор дуу хийж байгаа хүмүүсийн дууг релиз хийх зорилготой. Гэхдээ ер нь бол яг одоо гаднаас бол түрүүжил нөгөө SVL-гээд нэг хүн авчирсан. Тэгээд одоогоор бас өөр дуу мөр релиз хийх яриа л. Энэ жилд яриа л амжихгүй юм шиг. Зөв. За одоо тэгвэл нөгөө нэг хүн болгоны л ер нь монгол хүн болгонд мэдэх байх угаасаа Playtime фестивалыг тань болохоор music director-аар нь ажилладаг. Тэгээд ер нь хизэнээс энэ Playtime фестивал дээр яг аль биесээр ингэж ажиллаж эхлэх болов. Тэгээд яг анх ажиллаж эхэлж байхсан үеийн одоо дууных нь технологи одоогийнх нь ер нь юугаараа ялгаатай байна. Жил ирэх тусам л ер нь Playtime-ийн дугуйлт энэ төр амар шинэлэг юмнууд гарч ирдэг ч тийм. Одоо жишээл сая миний сүүлийн жилд нэг анзаарч байхаар нэг тайзан дээр байхад нөгөө тайзны дууны импакт орж ирэхгүй энэ төр гэдэг ч юм уу те. Нэг тиймэрхүү нэг зүйлсүүдийг ярьж байсан шүү дээ. Тийм Playtime-д анх болохоор би 19 онд орж исэн ажил орж исэн. Тэгээд ковид гээд 2 жил завсарлаа. Тэгээд яг 22 оноос хийсэн баг те. Тэгээд анх орж ирсээс одоо бол бас нэлээд ялгаатай өөр шинэлэг юмнууд зөндөө байгаа. Гэхдээ одоо тэр нь яг ажлын шаардлагаар гэх юм уу? Одоо ерөөсөө бидний авчирж байгаа хамтлаг уран бүтээлч том болох тусам нөгөө requirement нь өндөр болж шаардлага нь амар өндөр болж байгаа. Тэнгууд одоо бидэрт одоо ингээл гэрээ ихэхээс өмнө тэр хамтлагийн райдер нэрдэг. Тэнгууд ийм брендийн хөгжим байна, ийм байхгүй гэдэг ч юм уу. Нөгөөх нь одоо Монголд байхгүй. Тийм асуудал зөндөө үүсдэг. Тэгэхээр тэр одоо ирж байгаа уран бүтээлчдийн цар хүрээнээс шалтгаалаад ер нь бол айгүй одоо продакшны хувьд айгүй бас чаленжтай жил болгон ингээд шинэ юм хийж байгаа тийм болж байгаа. Тэр одоо Playtime фестивалийн хувьд болохоор ер нь одоо бүх одоо бусад за Азийн фестивалуудтайгаа ер нь зүгээр харьцуулаад үзэхэд одоо бид нар ер нь энэ дууны технологийн хувьд юм уу бусад одоо энэ яг энэ чиглэлийн урлагийн салбартай холбоотой технологийн хувьд фестивал Playtime-ийн хувьд ер нь хэр хангалттай бүр стандартад нийцгүйц болцсон гэж үзэж байгаа ер нь. Тий яг нөгөө яг манай яг Монгол улсын яг салбарын бас нэг жоохон асуудал гардаг л да. Одоо жишээ нь бидэрт яг гадаад тэр артистуудын хүсэж байгаа юм байхгүй ч юм уу тий. Худалдаж авахд хэд их хүнтэй ч юм уу. Ер нь бол тиймэрхүү асуудлууд гардаг. Гэхдээ ерөнхийн ингээд нийтээрээ дууралтын чанар ч юм уу стандарт бол би бол хамгийн сайн гэж хэлэхгүй. Гэхдээ бас ер нь дунджаас дээгүүр одоо ингээд одоо бид нар өөрсдөө ингээд фестивал зөндөө үзүүлдэг. Тэнгууд дууралтын чанар бол ер нь айгүй гоё. Нилээн болцоо одоо гаднаас ирж байгаа манай DJ артистууд ч юм уу лайв артистууд ер нь бол тэгж дууралтаа голж молж байгаа юм бол байхгүй. Тэр түрүүний тэр нөгөө нэг райдерууд нэрдэг гэсэн үү? Тэр нь яг төлөөлөгчд нь гэсэн үг үү тий? Менежерүүд. Тэгээд тэд нар амар юм тим хөгжмөөр л тоглоно, ийм хөгжмөөр л тоглоно гэдэг requirement явахгүйд тэр хөгжмүүдийнх нь олдцсон харин хэр идэв. Байхгүй шүү дээ. Байхгүй. Тэгээд Монголд одоо Монгол улсад ийм байт юм аа бид нар ингээд ийм боломжтой гэдэг үүднээс одоо харьцаж ажилтдаг. Гэхдээ яг хөө тэр чанар бүр амар муу гэсэн үг шүү дээ. Ер нь яг л стандарт л одоо хүн ирээд голохгүй ямар ч юм асуудалгүй гоё юм бодлоо. Зөв. За одоо хоёлаа илүү нөгөө нэг DJ рүүгээ ороод нэг жоохон технологийн юмнуудыг гоё нарийн ярих гэж бодож байна. Тэрнээс өмнө хамгийн түрүүнд ер нь юу гэж асуух вэ гэхээр DJ рүү орохоос өмнө ер нь DJ гэдэг хүний хамгийн гол ур чадвар нь ер нь юу юм те бид нар одоо ингээд тодорхой клуб ч юм уу юмд орохдоо энэ DJ бол нэг тим хийж энэ ч юм уу те эсвэл энэ DJ бол ийм зүйлийг одоо ийм филингийг ер нь бидэрт өгөх хэрэгтэй гэдэг ч юм уу те нэг тим DJ-ийн хамгийн ер нь гол ур чадварууд нь юу юм?
Яа миний хувьд л та. Миний хувьд бол ер нь тэгэл маш их дуу сонсоод хамгийн гоё хүн сонсоогүй гоё дуу олох. Тэнгууд одоо нөгөө хүний тархич нь бас хөгжим сонсоход хамгийн их нөгөө урлагийн бүх салбаруудаас хамгийн олон ингээд бүрдэл хэсгийг ажилуулдаг гэдэг чинь хөгжим. Тэнгууд бас ингээд дурсамж сэтрээдэг ч юм уу эсвэл ингээд төсөөлөөгүй хахтан шинэ юм орж ирдэг ч юм уу тий. Тэмхүү талаасаа ингээд янз бүр болчдөг. Тэнгууд миний хувьд бол ер нь одоо яг надад таалагддаг дижнер ч юм уу эсвэл тийм хүмүүс тийм хэд тийм од биш зүгээр ингээд хүний мэдхгүй тэгээд гоё дууг тавьж байгаа хүмүүс надаа яг гоё диж юм шиг санагддаг. Тэнгууд магадгүй би нэг ивент ч юм уу фестивал яах гэж үзтiin тэнгууд гоё шинэ дуу хайж олох гэж гоё шинэ мэдрэмж шинэ филинг авах гэж очиж байгаа болохоор тиймэрхүү дижнер бол надаа миний тийг санагддаг. За тэгвэл техник ур чадвар үед одоо жишээл миксинг ч юм уу те эсвэл яг юм скрач хийгээл гэдэг шүү дээ. Тиймэрхүү техник ур чадварын үед ер нь тэгэл дижнерийн ер нь хамгийн суур нь бол ер нь дууга сайн цэвэрхэн микслэх л үстэй тий. Цэвэрхэн дээрээс нь хаанаас нь яаж оруулах вэ? Энэ дууны ард ямар дуу байх вэ гэдэг ч юм уу тий. Одоо нэг нөгөө хөгжим сонсоор ч юм уу хүний биеийн ингээл тархинд допамин нэтэргээл ялгардаг гэдэг чинь тэнгуут одоо хүн ингээд нэг юм хүлээгээд идэг байгаа байхгүй. Ямар нэг гоё юм орох ч юм эсвэл ямар нэг мэддэг хэсэг нь орох ч юм. Одоо нэг дуу хоёул үдчихсэн дууны дроп хэсэг байдаг шүү дээ. Тэр үед бол хүний допамин амар өндөр ялгарч байгаад яг дроп ороход хүн ингээд хүний тархи өөрийгөө шагнадаг гэж байгаа байхгүй. За би яг зөв таачлаа ч юм уу те. Эсвэл амар гоё элемент ороод ирвэл энэ амар гоё юм ороод ирлээ гэж мэдэрдэг. Тэнгуй тэрийг ингэж зөв үдирдэж байгаа. Тэр скил надад амар чухал санагддаг. Гэхдээ яг урсгал болгоноор өөрлөлтөө. Магадгүй яг scratch өөртөө юм бол scratch нь илүү scratch-ын гоёыг тайлбарлаж чадах байх. Миний хувьд болохоор ерөнхийдөө яг дууны бүтэц тэр бүтэн 1-2 цагийн сет ямар ийм стори хэлж гин те. Тэгээ хүний тэр одоо сэтгэл хөдлөлийг яаж үдирдэж аавж явж гин гэдэг нь надад амар сонирхолтой санагддаг. Зөв. За одоо тэнгууд ингээд DJ хүмүүсийн урд ингээд амар олон тоног төхөөрөмж байдаг аа тий. Ингээл бүтэн ширээд үрдэн шүү дээ. Хүмүүс харахад бол за би энэ подкастерыг альбасаар хэлэхэд би Spark Music Lab одоо төгсөгч болж байгаа шиг байна тий. Өнөөдөр төгсөж байгаа. Төгсөгч болж байгаа шиг байна. Тэг яг би яг өмнө өөрөө угаасаа залгацсан болохоор мэдчихэж байгаа. Гэтэ яг манай сонсогчдод айгуу гоё тайлбарлал тий. Одоо тэр чинь ингээл хүн харахад бол нилээл нүсэр тэгэл хэдэн мянган баатан байгаа юм шиг харагддаг шүү дээ. Тэгмээ яг заалгахаар бол яг системтэй сурчгаар бол баг бүх юм амар энгийн худалчмал баг ин гар утасны touch pad дээр баатнуудаас ч цөөхөн баатан байгаад байгаа байхгүй тий. Баг зарчмын хувьд бол яг л адилхан шүү дээ. Тий. Тэнгүүд хоёлоо яг тэр урднаа төхөөрөмжүүдийг яавал ямар нэртэй ямар төхөөрөмжүүд ер нь байдیں۔ DJ-нэр нь хэд орчим төхөөрөмж байдیں۔ Тэд нар ямар зорилготой ингэдэгсэн. Ерөөсөө л дуу одоо л бүгд флашнаас дууга тавьж байгаа. Эсвэл пензар тоглож байгаа. Тэнгууд яг плеер буюу дуу тоглоулагч нар тэгээ голд нь ингээ холигч буюу миксер. Тэгээ миксер нь бас 2-3 янз тэгээд нөгөө дуу тоглоулагч нарыгаа болохоор CDJ гэж нэрлэдэг шүү. Тэгээ би одоо энэ дээр та бүхэнд яг үзэж байхад зургийг харуулчих. Миксер нь болохоор бас нэг 2-3 янз байгаа тий. Тэгээ ер нь бол олон янз байгаа. Гэхдээ яг нийт ашиглаж байгаа одоо яг стандарт болцсон тий. Одоо яг нөгөө характер гэж яриад байгаа шүү дээ. Тийм нэг өөр характертай гэдэг шүү дээ. Тэр миксер дээр дуу тавихаар арай өөр сонсогдоо. Тэрэн дээр нь тавихаар арай өөр сонсогддог гэдэг ч юм уу тий. Тэнгүүд одоо тэр брэндүүд нь энэ би ихтэй нөгөө сая ингээд сургалтын цугаал ингээд сонсож байхад яг энэ салбарын энэ тоног төхөөрөмжүүд нэг тийм өрсөлдөгчгүй. Угаасаа баг тийм нэг компани ер нь ноёлцсон. Тэгээ тэрнтэй өрсөлдөх бүтээгдэхүүнч байхгүй юу байт юм билээ тий. Тийм, ер нь бол тэгэл одоо CDJ гэдэг шиг бүх DJ-нэр тэрэн дээр тоглож байгаа. Pens тоглоулагч гэх юм бол техникс дээр бүх тоглож байгаа. Pioneer DJ гэх тий. Pioneer-тэй өөр өрсөлдөхүйц team компани team яг CDJ шиг team төхөөрөмж нь бол зөндөө байгаа. Одоо Dinon миноныг гарч ирж байгаа. Гэхдээ яг ерөөсөө тэр одоо олон жил хөгжүүлсэн ч юм уу тий. Эсвэл анханасаа тэр байсан ч юм уу тий. Тэнгууд одоо тэр CDJ-ийн интерфейс одоо хүнд байж болох хэвээр хамгийн ингээд тааламжтай хөлбөрлөөд өгсөн ч юм уу. Одоо ерөөсөө тим үүднээс ямар өрсөлдөгч байхгүй ерөөсөө бүх одоо DJ-нэрийн requirement бол яг адилхан.
Банк санхүү болон бизнесийн байгууллагууд өөрсдийн co-brand картыг бономтой хамтарч гаргах боломжтой биш үү? За ингээд дугаарт орцгоё. За тэгвэл ингээ хардверийн хувьд одоо ингээ Pioneer DJ ингээд баг нэлээд урд яваад байна. Бүх одоо DJ-нэр шаардлагатай equipment-ийг нь яг стандартын дагуу амар сайн нийлүүлж чадчихж байгаа тий. Тэнгүү софтверийн хувьд юу DJ-нэр ямар софтвер ашигладیں۔ За дуу хийхдээ ийм софтвер ч юм уу эсвэл яг энэ одоо миний ойлгож байгаа гинэ. Угсаа ойлгоцсон л тоо. Тэр одоо нэг DJ-нэрийн ингээд хэвлээд байгаа тэр олон төхөөрөмжүүдийг чинь бүгдийг одоо онлайн шууд ашиглах турш үзэх боломжтой байгаа шүү дээ тий. Тэнгүү тэрэн дээр ямар софтвер ашиглаж байна? Софтвер гэхээр одоо яг DAW гэдэг Digital Audio Workstation гэдэг одоо компьютер дээрх студи гэх юм уу? Тиймэрхүү софтверууд бас 4-5 юм софтвер байгаа. Гэхдээ зөндөө байгаа л да яг ихэвчлэн ашиглаж байгаа. Хамгийн их нь бол Pro Tools гэдэг софтвер байдаг. Энэ нь болохоор илүү студийн суурьтай, кино хийхэд илүү одоо edit хийхэд илүү ашигтай. Тохиромжтой интерфейстэй, дууралтын хувьд ч тийм одоо нөгөө аналог дижитал хөрвүүлдэг процессорууд нь ч бас амар хөгжсөн. Avid гэх компани тийм софтвер байгаа. Тэрийг болохоор одоо ихэнх микс хийж байгаа том студиуд, кино хийж байгаа студиуд бүгд Pro Tools дээр явдаг. За тэнгуү дараагийн болохоор Ableton гэдэг програм байгаа. Тэр нь болохоор илүү одоо ингээд produce хийхэд зориулагдсан амар ч юм уу тий. Илүү live performance хийхэд амархан одоо интерфейсийн хувьд тийм ч юм уу. Одоо ингээд дууга зохиогоод илүү одоо ингээд shortcut-ууд ашиглаа хийхэд хурдан байдаг ч юм уу. Эсвэл илүү одоо тэр plugin tool-ууд нь илүү хөгжим зохиоход зориулагдсан дууралт ихтэй ч юм уу. Тиймэрхүү байдаг. Тэгээд бас нөө Logic Pro гэдэг Mac-ийн GarageBand шиг тэр бас илүү ингээд нөгөө юу талтай хөгжим зохиох талтай илүү одоо амархан эвтэйхэн. Тэнгууд одоо тухайн инженерийн одоо юу хийж байгаагаас шалтгаалж тэр одоо юугаа софтвераа сонгоно гэсэн үг. Тэнгууд одоо буцаад Cubase энэ шиг сайлгаа байхгүй бас аль арайгаа айгу юм хийж болохоор ч. Яг ингээд цаад процесс бол ер нь хоорондоо одоо юу гэж чинь тэр аналог дижитал аудио хөрвүүлэлт энэ төр ер нь бол нэг тийм чанарын ялгаа бол бид нар бол ингийн бид нар бол мэдрэхэргүй хөгжсөн байна. Харагдсан л ер нь өөр гэж хэлэхэд баг болохоор. DJ-нэр бол одоо тэгэл record box тэгэл Serato гэсэн софтверыг ашиглаад байгаа шүү дээ. Record box ч болохоор яг нөө пианогийн үндсэн софтвер. Тэгээд одоо юу гэдэг чинь одоо CDJ record box гэдэг чинь одоо нөө хүн болгон ажиллаж чаддаг, хүн болгон юм хийж чаддаг. Одоо iPhone шиг л байхгүй. Ямар ч iPhone ойлгоод шүү дээ. Тэртэй адилхан тийм нийтлэг болцсон бүр. Нийтлэг хүн болгоны гарт орцсон тий. Стандарт болцсон. Түрүүн таны ярианаас нэг sound, audio, digital, analog гэдэг үгнүүд нь шүү дээ. Одоо ингээл маркетад бол sound engineer, өөрийгөө зарим нь audio engineer ч юм уу sound editor, meditator гэл ингээл янз янзаар өөрийнхөө ролыг өгч явах шиг байна. Sound гэж яг юу юм? Audio гэж юу юм? Analog гэдэг нь яг бас юу юм? Тэрийг нь гоё нэлийн гоё тодорхой тавь. Sound гэдэг нь болохоор одоо яг ингээд бодит байгаль дээр байгаа бидний аудио одоо дууны төлөв. Тэнгууд хэрвээ хоёулаа нэг энэ микрофоноор бичиж чонгууд энэ аудио болчихж байгаа гэсэн. Тэр дууны төлөв нэг энэ рүү оруулчихад байна шүү дээ. Тэнгууд одоо энэ чинь аудио болчихсон тийм нэг кодлоод нэг аудио файл болгочихж байгаа. Тэнгууд тэр нь ингээд одоо спикерээр гараад ирэхтэй ч юм уу. Саунд болоо хувирч. Тийм ер нь бол нэг л зүйл л дээ. Тийм тэгээд энэ нөгөө аналог дижиталын ялгаа гэдэг юм дээр болохоор одоо ингээд хүний тарих байгаа шүү дээ. Ингээд хитрхи төгсмийг ингэж одоо төгс дууралтыг хүлээж авахар одоо хиймэл гэж боддtiin байна. Тэнгууд одоо ингээд одоо хиймэл оюухан гэдэгтэй адилхан заа. Одоо ингээд микрофоноос одоо ингээд хоёлаа нэг утсаар ингээд явж байгаа шүү дээ. Тэнгууд энэ саунд амар юм баг ийм долгионтой орж ирдэг байхгүй одоо микрофоноос ч юм уу гитараас орж ирж байгаа саунд. Тэнгууд тэрийг дунд нь одоо бичлэгэн дээр бүх бичлэгэн дээр ингээд дунд нь заавал преамп байдаг. Одоо энэ дээр хоёлаа ингээд гейнээр нэмж хасж байгаа шүү дээ. Тэнгууд тэр чинь ингээд жижиг хэмжээний преамп л гэсэн үг. Тэнгууд ийм том процессорууд бас байдаг. Тэнгууд анх ингээд хөгжмийн технологи ингээд үүсээд явж байхад 50-аас 70 оны үед болохоор хүмүүс ингээд төгс байдал руу тэмүүлсэн байгаа. Одоо тэр нөгөө тэр үед ингээд noise ихтэй тий ингээд жоохон тиймэрхүү байнгут за энэ noise-ийг дараа ямар ч юм noise хөө цэвэр дууралтыг гаргаж авъя. Гэхдээ энэ дуугаа ингэж өргөн болгодог тийм preamp хийгээд. Тэгээ зарим хүмүүс бүх насаа тийм юмд бас зориулсан тийм ингээд
түүхүүд бас байдаг. Тэнгууд одоо ингээд 80 он гарч байхад одоо тэр SSL Niv Enter гэдэг компани ингээд preamp үйлдвэрлэдэг компани хүмүүс одоо яг нэлээд тийм төгс байдал руу төгсөн ингээд ямар ч noise-гүй preamp-нууд бүтээсэн ба. Тэнгууд тэр preamp-ыг ашиглаж байгаа артистууд энэ ямар ч амигүй болчих гэж хэлсэн байгаа байхгүй. What? Тэнгууд ерөөсөө тэр одоо тэр чинь ямар ч noise-гүй тийм тусам одоо дижитал гэдэгтэй адилхан хүний тарих тэрийг энэ амир хиймэл байна гэж. Одоо хүний тарих өөрөө алдаан туртай гэж байгаа байхгүй. Долгионы дууны долгионыг сонсохдоо. Тэнгууд түрүүн хоёул нөгөө нэг дээр үед ийм гарцсан ийм нэг синт драм машинууд ингээд одоо бол ингээд үнцний хадгалаад амир үнэтэй гэдэг энэ төргээд ярьж байсан шүү. Тэрнтэй адилхан тэр болохоор ингээд дотроо ингээд паттерн болгоноор ч юм ингээд долгион гаргаж байгаа үйлдвэрлэж байгаа. Тэнгууд тэр ингээд халахтаа ч юм уу эсвэл олон паттерн зэрэг ингээд давтах тусам алдаа гаргаж эхэлдэг байхгүй. Яг хэдэн одоо бидний чих бол мэдэхгүй. Хэдхэн миллисекунд ч юм уу ингэж чангасуул ч юм уу зөөлхөн чанга ч юм уу. Тэнгууд хүн тэрийг ингэж амьд юм байна гэж хүний тарих өөрөө хүлээж авдаг. Тэнгууд тэрийг одоо нэг дуу сүнстэй ч юм уу те нэг филингтэй гэж ярьдэн штэ. Тэр утган тэндээ байдаг. Тэнгууд одоо түрүүний ярьжсэн тэр preamp үйлдвэрлэж исэн хүмүүс буцаад үе чи analog noise те одоо хоёулын магадгүй энэ байгаа өрөөний шум ч юм уу эн чин юмыг амьтай болгох юм байна гэдэг юм ойлгоод буцаад тэр тал руугаа ингэж явж гисэн. Одоо тэнгууд энэ одоо аудио төхөөрөмжнүүд ч юм уу бүгд адилхан. Одоо энэ магадгүй ямар нэг тодорхой хэмжээний аналог noise ч юм уу ардаа байгаа. Тэнгууд тэр нь хоёулынгийнх нь текстийг илүү амьтай болгож өгч байгаа гэсэн. Тэр нь одоо л пянзан дээр ингэдэж штэ. Яг нэг удаагийн бичлэлтээр л яадаг гэдэг. Пянзтай холбоотой бидний ер нь буруу ойлголт ер нь юу байдیں۔ Хүмүүсийн одоо жишээл пянзал яг маркетд байдаг ойлголт нь юу вэ гэхээр тэр яг тэр пянзан дээр бичигдэж байгаа дууг тэр артист яг тухайн моменттой л яг нэг удаа дуулаад ингээ бичигдсэн байдаг гэл нэг тийм юм яваад дээ шүү дээ. Өмнө нь бол одоо яг дижитал тийм тоног төхөөрөмжүүд төгжөөг үед бол одоо нөгөө Монголын дуунууд хүртэл зарим тийм эзлээ ганцхан дуулсан шууд нэг өрөөнд дотор хөгжимчтэйгээ сууж байгаа ч юм. Тэр хүн байдаг. Гэхдээ одоо бол ер нь бол бүгд л хэвлэлтэнд өгж байгаа. Тэгээд дижитал файл явуулж байгаа. Дижитал файл явуулаад хэвлэж байгаа. Гэхдээ яг тэрийг дижитал файл явуултлаа тэр чинь дуугаа бичээд микс мастер хийж байгаа тэнгууд тэр болгонд яг аналог төхөөрөмжнүүд дунд нь бас байгаа. Тэнгууд нөгөө түрүүний ярьсан шиг preamp-ууд байгаа. Тэнгууд эцсийн үр дүндээ бас хэдий дижитал файл ч гэсэн одоо ер нь одоо түрүү нөгөө софтверыг ярьжсэн шүү дээ. Тэнгууд одоо тэд чинь одоо ийм preamp-нуудыг л софтвер руу хөрвүүлээд байгаа байхгүй. Одоо бидэрт илүү хямдхан хэрэглэхийн тулд. Одоо mix master хийж байгаа инженерүүд ч юм уу ихэнх нь софтвер одоо плагин суурьтай хийдэг. Тэнгууд одоо юу чинь дуугаа оруулчаад тэгээд тэрийг аналог төхөөрөмжнийх нь яг noise тэр характер нь яг saturation тэр дотроо ингэж плагин нэлээд төхүүлж оруулдаг ч юм уу. Тэнгууд яг тэр аналог төхөөрөмжлөө залгаад гаргаад ирсэн юм шиг дуу өөрчлөгддөг ч юм уу. Тэнгууд илүү юм амьтай гоё warm тийм саунд үсээд тэнгуудаа тэр болгоно mix master-ыг дуусгасны дараа пензон дээр хэвлэнгууд яг л тэр гоё мэдрэмж нь хэвэндээ. Ааха. Зөв. Би тэгээд нэг Spark Music Lab дээр яг сургалтанд нэгэ суужсэн чинь нэг гоё таны гоё юм хэлсэн. Тэр нь болохоор юу вэ гэхээр хүний чих ер нь идэгдэггүй эргэтнүүдийн нэг гээд одоо ингээл хүний хараа муудлахад одоо тэглүүлэх боломжтой болчихлоо шүү дээ. Тэгэл эсвэл одоо энэ арьс марьстай холбоотой асуудал байлаа гэхэд ингээл дараа нь идгэх боломжтой гэдэг ч юм уу те. Тэнгүүт чих хизээч ингээд нөгөө нэг сонсгол нь ингээл муудах ч юм уу эсвэл гимтэл авах ч юм уу те. Тэр тохиолдолд бол чих ингээд буцаж идгэх боломжгүй байдаг болохоор амар хайран. Тийм болохоор чихээ хамгаалах хэрэгтэй. Тийм болохоор чанартай дуу сонсох хэрэгтэй тэр гэдэг ч юм уу те. Тэгж тайлбарлаж ирсэн шүү дээ те. Тэнгүүд одоо нөгөө нэг ийм технологиуд байгаа шүү дээ. Noise cancellation. Одоо орчны дууг ер нь ингээд оруулж ирэхгүй зөвхөн чамааг одоо тэр дуунд чинь фокуслахад айгуу тусалж юм эсвэл ажиллах гэж чинь туслана гэдэг. Ер нь noise cancellation гэдэг технологи яаж ажилтیں۔ Тэгээ энэ нь ер нь хүний чихэнд ер нь хэр одоо эрүүл юм те. Хүний чихч одоо чихний бүтц ингээд одоо тэр нөгөө эдгэрдэггүй гэдэг байгаа шүү дээ. Тэр нь одоо ямар зарчимтай байдаг вэ гэхээр одоо хүний чихэн дотор ингээд нөгөө горж ирж байгаа долгионыг тархилуу ингээд дамжуулдаг ингээд
ийм одоо үсрэхэг эсүүд байдаг гэж байгаа байхгүй. Яг зөв ойртуулаад харах юм бол ингээд яг хүний үс шиг. Тэгээд тэр нь болохоор чичрэнгуудаа ингээд долгионыг хүний тарих руу одоо ингэж өгдөг. Тэнгууд тэрийг хүний тарих боловсруулдаг. Тэнгууд тэр нь нэг 15,000 орчим ч юм уу одоо хүн нэраа байхад үсээд сонсголон тэгэж хөгждөг гэж байгаа. Тэнгууд тэр нь яадаг вэ гэхээр ахиж ургадаггүй. Гимтчүүл ахиж төлждөг үү. Зөв. Тийм болохоор одоо хүн чанга хөгжим сонсох ч юм уу тиймэрхүү үед гимтээд хөгшрөхөөр сонсгол буурдаг нь бас тийм холбоотой. Тэнгууд одоо тэр чинь одоо нөгөө хоёул ярьжсэн шиг ингээл 20-20 мянга хүртэл хүмүүс сонсож байгаа ш. Тэнгууд одоо өндөр давтамжийг ялгадаг тийм үсрэхэг эсүүд нь хүн одоо 40-с дээш насны хүмүүсийн гимтэж одоо бүр ажиллагаагүй болж эхэлдэг болохоор хүмүүс ингээд хөгшрөх тусмаа нарийн өнгө сонсохоо болж эхэлдэг. За тэгээ 50-50-аас 60 насаас дээш ингээд яваад эхлэн гот одоо эмхтөний яриа ч юм уу бүр ингээд цангийн нарийн бөмбөрийн цам ман ч юм уу ингээд бүдэг сонсогдож эхэлдэг. Тэнгууд одоо орчны шуумтай үед яриа сонсох чадвар нь багасдаг ч юм. Тэнгууд одоо ингээд бид нар нэг чанга хөгжимтэй газар байжгаад тэгээд нэг тоглолт үтчихэд орой харж марангууд чих дүнгнээд идэв шүү дээ. Тэнгууд яг тэр асар олон байгаа тэр нөгөө үсрэхэг эсүүд чинь ингээд чичирсээр байгаад гимтээд тэгээд тархилуугаа ингээд худлаа төхөд дамжуулаад байна гэсэн үг байхгүй гимтцэн. Тэнгууд ингээд юу ч сонсоогүй чив чимүү газар байгаа нэг чих дүнгнээд идэг нь тийм учиртай. Тэнгууд бас давхар нөгөө бас төр зургийн гимтлээж болно. Эсвэл бас нэг мөсөн бүр ингээд хитрхэд чанга хөгжим сонсох юм бол бас тэр чигээр ахиж ажиллагаагүй боллоо гэмтдэг юм. Тэнгууд одоо нөгөө хүн сонсголт гэж буурж байгаа эсвэл тэрнтэй холбоотой. Тэгэн noise cancellation технологи. Noise cancellation болохоор энэ одоо phase гэдэг одоо асуудал байдیں۔ Тэр нь болохоор юу гэхээр одоо sound engineer ч юм уу live одоо студио sound engineer байсан ч хамаагүй хамгийн ихэнд сурах хэвээр хамгийн чухал сэдв бол phase байхгүй. Тэр нь яадаг вэ гэхээр одоо дууны ингээд долгион одоо синус долгион ингээд явж байгаа шүү дээ. Тэнгууд тэр долгион яг эсрэгээрээ давхардах юм бол энэ ингээд 0 буюу тэг утхан дээр очиод ямар ч дуугаа фейс үүсдэг байхгүй. Тэнгууд энийг одоо жишээ нь одоо энэ микрофоныг яг чиний микрофонтой хажуудан тавихад чиний одоо зай хурж байгаа юу адилхан болохоор ингээд хоорондоо фейс асуудал үүснэ гэсэн үг. Ер нь хамгийн их үүсдэг хэсэг нь болохоор илүү юм өтгөн дууралт, бөмбөрийн хөл ч юм уу, бэйсик гитар ч юм уу. Тэнгууд студид бичлэг хийж байгаа хүмүүс одоо ингээд тэр чонцоос бөмбөр бичгэнд бол 10 хэдэн микрофон тавьж байгаа шүү дээ. Тэнгууд микрофон болгоны фейсийг шалгадаг байхгүй. Одоо тэнгууд одоо преамп гэж ярьж байсан шүү. Тэрнтэй адилхан плагин ч байгаа. Ингээд нөгөө фейс юугийн байшлын сольдог юм конопод байдаг. Тэнгууд тэр конопор солонгууд бейс нь алга болж гинөө болохгүй нүү гэдэг байдлаар нь шалгаад тэгээд тэр фейсний юг тардаг гэсэн. Одоо микрофоны байрлалаар. Одоо ийм байсан. Одоо хоёул ингээд ярьж байхад миний хоолой бейс нь алга болчихвол микрофоноо хөдлөхөөр жоох арилдаг юм. Тэгвэл фейсийн асуудлыг би шийдчихэж гин гэсэн үг. Одоо саунд инженерийн үндсэн чадвар тэрийг чихээрээ сонсож бичих. Одоо микрофон ингээл янз бүрээр хэмжээл байрлуулад байдаг шүү. Тэрний утга нь болохоор энэ фейсийг л дарах гэдэг. Тэнгүүд sound noise cancellation технологи болохоор зүгээр ин гадаа явж байгаа яг тэр дуунаас гадна өөр ингээд орж ирж байгаа саундуудыг траклингуудаа тэр нөгөө нэг wave дээр нь өөрийг нь давхарлцдаг гэсэн үг юм шүү дээ. Тий, одоо ерөөсөө яг эсрэг болгоол ингэж явж байгаа wave-ийг ийм болгоол яг давхарлаа тавьчихдаг гэсэн. Тэнгүүд одоо ингээд өргөн дууралт чинь ингээд амар ийм урт явж байгаа шүү. Тэнгүүд нарийн дууралт бол одоо яг одоо AirPod мод ашиглахаар яг нарийн юмнууд цаанаа байгаад идэв шүү. Тэр нарийн дууралт асар хурдан юм хөдөлгөөнтэй явж байгаа болохоор одоо тэрийг тооцоолж эргүүлэх хугацаа нараа амжихгүй ч юм уу тийм их байдаг гэсэн. Энд дээр бас нөгөө noise cancellation нэр ингээд одоо AirPod-ийн active noise cancellation гэдэг чинь тэнгууд бас passive гэж хоёр анз байгаа. Тэнгууд passive гэдэг нь яадаг вэ гэхээр зүгээр одоо ингээд физик ингээд гар аргаар ингээд чихээ дарах ч юм уу одоо энэ чинь ингээд хоёулынх нь чихэв чи юм юут байгаа шүү дээ. Фомтэй байгаа. Тийм гадна талыг ингээд хаачаас энэ чинь болохоор passive. Тэнгууд active нь болохоор яг юм байгаа орж ирж байгаа аудиог нөгөө тал руу нэргүүлээд буцаага давхарлангууд noise cancel хийж байгаа гэсэн. Тэнгууд тэр AirPods чинь гадаа энэ тэнд сонсогдож байгаа noise-ыг өөрлөг аваад байна гэсэн үг шүү дээ. Одоо тийм орж ирж байгаа noise-ыг л гадаа байгаа noise-ыг авангуудаа давхарлал
шууд чихрөө өөрлөө явуулаад байна гэсэн. Тэнгууд нөгөө өтгөн өнгөнүүд бол бүр амар дарагддаг active noise cancel дээр. Тэнгууд нөгөө нарийн өнгөнүүдийг болохоор жоохон ингээд баг зэрэг байгаад иддэг цаана. Яг бүтэн дарж чаддаг ч юм. Зөв. Ааха. Окей. За тэнгууд хоёул ингээ яриан дээр сая sound engineer гэдэг амар чухал ойлголт одоо мэрэгжил гарч ирлээ тий. Бид нар ер нь гэхдээ хүмүүс нэг мэддэг баха. Яг энэ салбарын хүмүүс л ер нь нэг сайн мэдж байгаа. Тэнгууд sound engineering хийдэг зүгээр нэг ажлыг нь бас сая хоёул ярианд дурдлаа шүү дээ. Тэнгууд энэ sound engineer-үүд одоо нэг өмнө нэг сургалтын дээр хоёул нэг хальт ярьж байхад одоогийн энэ клабууд ч юм уу энэ байгууллагууд ер нь том спикерүүдээ бүгдийг хөглөж явах хэрэгтэй гэдгсэн тий. Тэр ажлыг бас sound engineer хийж явах хэрэгтэй. Тэгэнгүүтээ энэ одоо хаана ямар спикер тавьбал энд зогсож байгаа хүнд ч юм уу тэнд зогсож байгаа хүнд яаж сонсогдох энэ төр гэдгийг бүгдийг нь нарийн тооцоолж байгаа хүнийг чинь л одоо sound engineer гэдэг байгаа шүү дээ. Тийм. Гэхдээ бас дотор амар олон юм. Зөв. Одоо юу чинь үндсэндээ бол одоо студийн sound engineer, live sound engineer хоёр сонсоход нэг хэрнээ шал өөр гэж юу. Бүр тэсвэр мэрэгжил байхгүй. Нэг нь одоо видео авдаг, нэг нь эдит хийдэг хүн л гэсэн үг. Ер нь бол live sound engineer бол илүү ингээд яг live сууртай яг тэр одоо амьд тоглолтыг яаж дуурахаа илүү судалдаг ч юм уу мэддэг ч юм уу тий. Одоо студийн sound engineer бол илүү бичлэг талдаа хөгжсөн байдаг ч юм уу, mix master enter хийдэг ч юм уу, тиймэрхүү талдаа. Тэгээ дахиад нөгөө системийн инженер enter гэл. Тэнгууд одоо зүгээр нэг тоглолтын дээр ирэхэд монитор инженер гэж бас тустай мэрэгжил тий. Зөвхөн хүмүүсийн тайзан дээр өөрсдөө сонсож байгаа спикерүүд, чихвчүүдийг тааруулдаг. Бас нэг ахаад тустай юм болж байгаа байхгүй. Тэгэхээр ингээм амар олон янз. Тэнгууд тэр нэг ойлголт надад амар санагдсан. Тэр клабуудын тэр одоо спикерүүдийг хөглөн гэдэг нь яаж яана гэсэн үг юм. Одоо ер нь бол хамгийн гоё дууралт гэдэг юм бол одоо юу гэж байна, одоо нэг white noise, pink noise гэдэг чинь тэр ингээд бүх гэртэн дээр тэнцүү ингээ голдоо байхыг зөв дууралт гэдэг байгаа байхгүй. Зөв. Одоо айл нэг юм илүү биш те. Тэнгууд одоо юу гэж жоох өтгөн доошо бейс өнгө илүү байх юм бол чи дуу тавингууд бейс нь үргэлээд байдаг ч юм уу. Эсвэл шингэн жоох илүү байх юм бол юу яадаг ч юм уу. Тэнгууд одоо тэр чин спикер болго өөрсдийн гэсэн юм нэг гаралтууд байгаа шүү дээ. Одоо бейс, mid, low юу ч үгүй те. Баахан ингээд гаралт гаргаж. Тэр болгоны ингээд зурус хуваарлагч дээр тааруулаад тухайн өрөөнд нь яг л хамгийн ингээд тохирсон нейтрал дуурах юмыг тааруулахыг хийж тохиргоог л хэлээд байгаа. Тэгвэл энэ чиглэлийн одоо инженеруудыг Монгол улс одоо бэлтэж байгаа. Одоо Swiss ч юм уу эсвэл одоо өөр хаана бэлтэх хэвтэй. Зүгээр юм sound engineering сургалт ч юм байхгүй шүү дээ. Тийм үү те. Ер нь бол sound сонсоог sound engineer сургалт гэж. Гэхдээ яг нөгөө яг киномина энтрийн бас тустай байдаг юм шиг л. Яг ийм студент ч юм уу ингэж ангилсан sound engineer гэдэг. Тэнгүүд одоо тэр night club-ууд ч юм одоо Монголын клубууд энэ тэр яаж тэр юмныхаа техник тохиргоо энтрийг хийлгэж байгаа. Яг хөө тэр нөгөө спикерийн зарж байгаа газрууд ч юм уу те эсвэл хөглөө хийдэг хүмүүс ингээл байгаа л да. Гэхдээ тэр бол тэгэл хийж л байгаа. Ялгаа байхгүй. Гэхдээ нөгөө одоо бас яг тэр бүр ингээд мэрэгсэн яг хүн бол Монголд бол байхгүй. Ягаад тэгэхээр тэр бас яг нөгөө төрөний хитрхи төгс юмд хүн дурггүй амьгүй болчиход байгаа гэсэн чинь тэрнтэй адилхан бас яг 100% одоо ингэж үгдэг чинь компьютероор хараад хэмжээд 0 болгосон юм бас миний хувьд ингээ бас яг биш санагдаад байгаа байхгүй. Тэгвэл илүү ингэж яг хүн одоо чихээрээ илүү их ингэж ашигладаг ч юм уу. Тиймэрхүү одоо инженерүүд хөгсөн газар мадрыг харахаар амар гоё өөр сонсогддог. Том фестивалууд одоо яг уу одоо Playtime дээр одоо sound engineer энтрийнхаа асуудлуудыг яаж шийддэг? Sound engineering хийж чадах юм уу? Тэр monitor инженерүүдийн хийж чадах ажлуудаа яаж шийдэх вэ? Playtime бол төв тайзаа бол ер нь тайзнуудаа Монгол инженерүүдээр шийддэг. Тэгээд энэ маань бас яаж ажилтг вэ гэхээр нөгөө гадаад том хамтлагууд ч юм уу артистууд өөрсдийн sound engineer-тэй ирдэг. Амар бол одоо 5 гишүүнтэй хамтлаг байлаа гэхэд бараг 15 л ярьдаг ч юм уу тий. Хөөх. Тэсгээр нөгөө монитор инженер туслах хүмүүс тий. Бүр том хамтлаг байвал гитар хөгөлдөг хүмүүнтэй хүртэл явждаг байхгүй. Тэнгууд өөрсдөө ирээд бидний бэлдсэн одоо бидний нөгөө захиалгын дагуу хөгжмөө бид нар хөгжмөө ингэж заасан гэрлээ ингэж тавьсан гэ бүх файлуудаа өгдөг. Тэнгууд бид нар одоо нөгөө юун дээрээ одоо миксер гэдэг байгаа шүү дээ. Одоо том фултэд шүү дээ. Тэрийг хүртэл одоо брендинг захиалдаг байхгүй.
What? Тэнгууд ирээд одоо юу гэж өөрийнхөө пресетийг флашаар залгангууд шууд уншаал ороод ирдэг ч юм. Зүг. Тэгэж ажилтдаг болохоор одоо яг тэр саунд инженерүүдтэй ирж байгаа хамтлагууд бол тэгэл шууд өөрсдөө зохицуулждаг гэсэн үг. Тэнгууд яг үндсэн нөгөө хөглөлт энтэй болохоор бид нар яг Галландаас систем инженерээр бүх тайзуудаа хөглүүлээд тэнгууд хамтлагын нэрлээ, саунд инженер нэрлээ, юм азаалаа бүх юм яг нэг бусад газартай адилхан дуурдаг гэж. Зөв. Тэнгүүд одоо энэ Монголын саунд инженерийн хэрэгцээ за үнэхээр одоо нэг залуу байлаа гэж тий. За одоо хоёулынхаа подкастыг үзэж байгаа 12 дахь ингээд дөнгөж төгсөж байгаа. Ер нь урлагтай амар сонирхолтой залуу байлаа гэж тий. Тэгэл гадагшаа ер нь сууж мархан сурах гэсэн бодолтой. Тэнгүүд ер нь энэ саунд инженерийн энтерийн хэрэгцээ нь ер нь Монголд их байд. Яг ийм гадаадд яг бүр мэрэгжлийн түвшинд сураад ирлээ гэж бодоход Монголд яг энэ тэр хүнийг ажилуулах тэр маркет нь байгаа юм ер нь. Ер нь бол байгаа шүү дээ. Одоо яг тийм яг энэгээ бүр амар ингэж дагнаад явж байгаа хүмүүс айгүй цөөхөн. Тэгээд нэг талаасаа бас жоохон хэцүү. Ягаад тэгэхээр саунд инженер ч өөр юм туршлагын асуудал واخгүй. Яг юу гэж чинь ямар ч мундаг сургууль 4 жил сураад ирлээ гээд тэр нэг тийм шууд ажил биш гэж лаг юмаа сайн хийж чадна гэж байхгүй. Тэр хүн чинь ингээд мангар олон жил сонсоод тэгээ өөрийнх нь авиасаас нэмэгдээд тэгээд одоо жишээ нь нэг хамтлаг яг л нэг дууга тоглолоо гэж үдээ тайзан дээр. Тэгэхэд 5 саунд инженер ирээд тохируулахад 5 өөр дуурдаг. Төөх тийм. Одоо жишээ нь дууга одоо хоёулаа нэг дуу зохиогоод одоо тэр дууга микс мастер хийлгээ тий. Тэгэхээр чи явуулсан бүх хүн чи өөр болгодог байхгүй. Тэгэхээр тэр үний ингээд мэдрэмж гэдэг юм бас амар чухал. Тийм бай тий. Тэнгууд одоо юу гэж чинь одоо за нэг саунд инженер байлаа гэд бүгдийг хийнэ гэсэн үг бас ерөөс биш. Одоо юу гэж чинь метал хамтлаг гой дуургадаг инженер гэж байна. Дотроо янз. Тэнгууд ийм зөөлхөн инди хамтлагуудыг бас гой дуургадаг хүн гэж бас байна. Дотроо ахаал ингээд яг характертай өөр тийм бол явчихдаг. Подкаст ивент гэгчээр төлбөр тооцоог илүү ухаалаг, илүү хэлбэр болгож байгаа Бономын хамт олондоо баярлалаа. За тэгэнгүүт одоо илүү нөгөө энэ тал руу нэрийг гэж бодож байна. Одоо ингээд AI-ийн бүүм юу нээр яваад шүү дээ. Одоо бүхэл салбар руу орж байгаа шиг. Тэгээ урлаг руу ороод гэтээ урлагтаа одоо тэр нэг анх Ghibli анимашныг ингээд шууд анимашн хүнийг зүгээр шууд аним шиг гаргаж ирж мэрэл. Тэр нэлийн шүүмжлэлтөртэй л тий. Тэнгүүд одоо ингээд Spotify дээр ч өмнө байсан бах. Одоо Apple дээр бол ингээд дууг одоо DJ шиг микс хийнэ гэл. Тэр яг сонсонгууд яг л DJ шиг микс хийж байгаа байхгүй. Хоёр дууны хоорондын шилжилтийг амар смут оруулж ирж мэрдэг болвол тий. Тэнгүүд Spotify дээр бүр AI DJ ч илүү тий. AI radio ч илүү бүр ингээд тэр хүн ингээд явж хахад өдөр нь ингээд явж хахад тэр цэвэр AI generated дуу радио явуулдаг ч юм уу тий. Тэнгүүд одоо энэ яг DJ-ийн салбарын AI-г юу нэг яаж хүлээж авч чинь. Юу энэ бол бүр ингээд бүр амар хейт хийгээд байна уу? Энийг одоо ашиглаж ивэл чи бараг оногоо гэдэг ч юм уу тий. Яаж хүлээж авч чинь. Тэгээс өөртөө ашиглаж байгаад бол яаж ашиглаж чинь. AI бол одоо юу гэдэг чинь нөгөө яг DJ гэхээс илүү яг энэ яг хөгжмийн салбарт гэх юм уу. Ер нь бол миний яг өнцгөр бол одоо бас ер нь бол боломжгүй. Одоо AI хүнийг орлох ямар ч боломж одоо хөгжмийн салбарт бол би байхгүй гэж боддог. Яагаад тэгэхээр одоо миний бодлоор л доо дөрөв ярьжсэн нөх хүний тарих хитрхи төгс юм дургу гэд. Одоо AI-аар зохиоцсон зөндөө дуунууд ингээл байгаа ш. Тэнгууд тэр ингээд асар олон датанаас өгөгдөл авч байгаа л нэг иймэрхүү байхвал болох юм байна гэдэг дуу зохиож байгаа ш. Тэнгууд тэр нь хитрхи төгсөөд байгаа байхгүй. Тэнгууд хүний тарих чинь нөгөө төгс юмыг хиймэл гэж хүлээж авдаг. Одоо юу гэж чи одоо хүн одоо хөгжимчин хүн ч юм уу дуучин хүний характертэй тэр яг заримдаа алдах нь гоё байдаг байхгүй. Тэнгууд одоо яг миний хувьд бол AI бол тэгэж хүний одоо төгс дуу зохиож чадна. Гэхдээ ямар ч юм сүнсгүй амгүй тэр одоо тэр хүний яг гаргадаг алдааг бол гаргаж чадахгүй юм шиг санагддаг шүү дээ. Тэгээ баг нэг DJ днөгөө нэг сетэ тоглож явах үедээ дундаа алдаа гаргаад инээж байгаа нөөрэ амар natural гэж юу. Тийм одоо юу гэж чинь нөгөө ингээд бид одоо хүний хоёр чих чинь одоо энэ талаас ирж байгаа саунд чинь хүний чихэнд ирэхдээ энэ тал төрүүлээд энэ тал төсөөлж ирж байгаа шүү дээ. Ер нь бол долгио явж байгаа. Тэгээ асар ордог. Тэрнтэй адилхан хүний тарих ингээд боловсруулж явахдаа ингээд юу яадаг. Одоо яг ингээд компьютероор одоо хоёр дог синк хийсэн миксээс илүү
яг хүн сонсоход бол адилхан. Гэхдээ цаана асар нарийнхан алдаатай байхыг хүн ийм амьд юм байна гэж хүлээж авдаг. Боловсруулдаг гэдэг байгаа байхгүй. Тэнгууд тэр талаас нь бооцсон ч тэр зүгээр яг өөртөөхөө амьдрал дээрх мэдрэмжээ бооцсон ч тэр ер нь бол тэгэл гитарчин болгон л бараг л нэг аяг 5 өөр гитарчин тоглоход 5 өөр характертай тоглолттой адилхан. Тэр бодит мэдрэмжийг бол хиймэл оюухан ер нь надад орлох боломжгүй юм шиг санагдав. Гадны том одоо DJ-нууд ер нь энэ дээр хэр ярилцж чинь тиймэрхүү энэ дээр өөрөөсөө ямархан хандлагатай юм бол ер нь нэггүй тэр талаараас авдаггүй байна. Гэхдээ ер нь бол одоо юу гэдэг чинь одоо DJ set ч юм уу AR бэлдэж мэлдээл тоглоно гэдэг. Ер нь бол надад бол бүр амар чадахгүй боломжгүй юм шиг санагдав. Одоо Playtime-ийн нэг stage-ийн set-ийг тэр чигтэн ингээд AI generate хийгээд ямар артистууд тоглох гаргаад ирвэл тэр нь итгэхгүй үү Playtime-ийн. Итгэхгүй шүү дээ. Яа тэгэхээр тэр чинь яг нөө тухайн үеийн газар болгон одоо өөр vibe-тай өөр орчин хүлээж байгаа шүү дээ. Тэнгууд ихэнх дижнер ч юм бол тэгэл яг crowd down шал одоо яг юу тоглох вэ яах вэ хөө тий аль үед нь хүмүүсийг ингэж гой байлах уу гэдэг юм бодож сетэ яг тухайн үедээ бас сетэ бэлдэж байгаа тоглож байгаа сонгоо тоглож байгаа ер нь ихвчлэн гэдэг болохоор тэрийг бол үрчлэн AI таах аргагүй шүү. Тэрөө тэгдэг байсан бол хүмүүс төгс сеттэй болж байгаа шүү дээ. Тэнгүүд яг нэг ийм бас зорилгоор яг ашигладаг байж магадгүй л энэ тэ одоо юу гэдэг чинь ийм газар л очих гэж байгаа энэ газрын калчер нь ямар энэ дээр ер нь ямар хот төрөл жанрын саундууд ер нь дуурал зүгээр энэ төр гэдэг ч юм уу те тиймэрхүү байдлаар ер нь бас ашигладаг байж магадгүй л энэ дижнер тий тэгээд нөгөө нэг BPM нь хитдээс эхлүүл яавал зүгээр юм уу ингээл одоо ингээл яг дижи дөнгөж сурж байгаа сонирхож байгаа хүмүүс basic-ээсээ эхлүүлээл асууж масуугаал тэгж явуул яг нэг тийм мэдлэг өгөх тал дээр тийм мэдлэг өгөх тал дээр болохгүй хамаагүй юу гэж магадгүй тийм. Тэгээс яг тэр мэдрэмжний асуудал дээр бол хэцүү бах тий. Дуу зохиох ч юм уу сет бэлдэх тэрэн дээр бол AI ямар ч боломжгүй бах. Миний бодлоор. Таны хувьд Apple Music ашиглаж байна уу Spotify ашиглаж байна уу? Spotify ашигладаг. Аха. Яагаад? Анх нөгөө бүр Монголд орж ирэхээс өмнө би Spotify ашигладаг байсан. Тэгээд одоо нөгөө дараа нэг Apple Music хальт ашиглаж үзээд нэг сар л болсон баг. Тэгээд нөгөө би сүүлийнхаа цомгийн бүх дууг ингээд өөрөө бичиж ингээд студид сонсч байсан байхгүй юу? Одоо Mix Center дээр нас ажилласан гэсэн үг. Тэгэнгუთ яг миний сонсч байсан юм нэлээд төхүү стрим хийж байгаа нь Spotify байсан. Тэгэнгუთ Apple ингээд жоохон компресс хийгээд дарцсан юм шиг арай нэг өөр болгоцсон дууны яваад. Тэгтээ надад л тийг санаа. Сэтгэл дагж байгаа юм шиг санагдаад. Тэгээ сүүлд нь би судалж үзсэн чинь хүн болгол тэгдэм билээ. Spotify бол нэлийн төхүү одоо яг оригинал дуутай нэлийн төхүү эвдлэхгүй стрим хийж гаргадаг. Тэгэнгუთ Apple Music болохоор жоохон компресс хийдэг. Тэгээ дээд өнгө жоохон тийм болцдог. Панчи байдал нь арилждаг гэдэг. Тийм юмнууд зөндөө уншижсэн. Монголд миний нэг баг 3 4 жилийн өмнө сонссон тоогоорох. Монголд Spotify хэрэгэлдэг 15,000 хүн байна гэлүүд. Тэгжсэн санагдчих. Тэнгүүд за чихвчний хувьд залуучууд ер нь яг ямар төрлийн чихвч сонсвол яг юм бидний одоо бид нар ч одоо юм мэдэхгүй байгаа шүү дээ. Саундыг одоо энэ яг над сонсогдож байгаа нь хамгийн гоёорой л яг сонсогдож ийн гэж ойлгож байгаа болохоос биш. Арай өөр юм чанартай дууралтуудыг ер нь яг ямар байдаг гэдгийг нэр мэдэхгүй байгаа юм. Тэнгүүд чихвчний хувьд ер нь ямар хуу төрлийн чихвч одоо бидний хэрэгэлдэг AirPods бол биднэрт хангалттай аудиог айгуу сайн сонсгож чадж байгаа юу эсвэл үгүй юу? Бид нар буруу бодоод яваад байна уу? За хүн ингээд нөгөө хөгжимч юм одоо ингээд саунд юм долгион сонсож байгаа шүү дээ чихээрээ. Тэнгууд яг үндэ ингээд тарих тэрэг боловсруулахтай юм орон зай гэж боловсруулт юм байл та. Одоо яг эндээс ирж ин одоо тэр чинь ингээд түрүү хэлсэж би ингээ харц байгаа чиний яриа энэ чихэн төрүүлж ирж байгаа гэдэгтэй адилхан. Тэнгууд энэ одоо тарих боловсруулахтай энэ талаас ирж ийн гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар орон зайгаар ингэж боловсруулдаг гэж байгаа байхгүй. Тэнгууд одоо надад бол хамгийн гоё дууралт, хамгийн гоё микс хийсэн дуу ч юм уу. Эсвэл хамгийн гоё чихвч спикерч байсан болно тий. Одоо миний бүтэн биеэр мэдрэгддэг. Тэгтээ ямар нэг байдлаар аль нэг тал руу хатгадаггүй. Хатгадаггүй. Одоо хитрхи нарийн орилсон нарийн өнгөтэй дуучны хоолой чих рүү хатгадаг ч юм уу тий. Эсвэл хитрхи бейс нэх байл ингээл хүлмөл рүү хатгадаг ч юм уу. Тийм биш яг ингээд бүтэн биеэр зэрэг ингээд мэдрэгч байгаа саунд илүү гоё зөв юм шиг санагддаг. Тэгтээ хүн болгоны шалтгаална. Тэгтээ юун дээр болохоор
чихвчний хувьд бол одоо студид ажиллаж байхдаа ч юм уу тэгээд ийш тийш явж байхдаа ч юм зөндөө олон юм чихвч ийм том спик зүудэг чихвч ашиглаж исэн. Гэхдээ одоо л би AirPod ашигладаг. AirPods Pro зүгээр ингийн биш. AirPods Pro бол бүр бас амар нэг нь хоёрын нь хоёр нь хоёр нь сая 3 гарчих шээ. 3-ыг сонсч үзээгүй л хоёр нь бол гэхдээ надад бол үнэхээр энэ хангалттай сайн цэвэр дуурт юм шиг санагддаг. Гэхдээ уг нь болохоор нөгөө одоо болохоор шууд заавал noise cancel хийдэг болсон юм тест. Noise cancel хийдэггүй зүгээр ингээд шууд зөв нормал ингээд жоох ингэсэн юм шиг дарагдчихдаг байсан. Тэр үедээ бол бүр амар гоё сайн дуурт юм шиг санагддаг. Одоо болохоор давхар заавал noise cancel хийж ажилтдаг болсон юм л. DJ нарыг гэхдээ ингээ хараад тахаар ингээл яг ийм том чихвч зүгэл Sennheiser-ийн гэл өөр брэндүүд их яагаад дээ шүү дээ. Тэд нар юутай холбоо. Тэр одоо Sennheiser-ийн тэр DJ нарын хэрэглээд байгаа чихвч AirPods-оос илүү сонсоход байгаа гэсэн үг. Гүү зүгээр AirPod чинь зориулт нь өдөр тутам хөгжим сонс. Тийм. Тэгвэл DJ нарч болохоор дараагийн дугаа ингэ заавал ер нь амар чанга орчин байгаа шүү дээ. Одоо энэ хоёулынхын чихвч юм битүү байгаа шүү дээ. Тэгвэл энэгээр онгорхой чихвчнүүд бас байдаг байхгүй. Тэр нь юун зориултын гэхээр нөгөө хоолой бичлэг нь орж байгаа хүмүүс тийм чихвч зүүж дуулдаг. Ягаад тэгэхээр ингээ хүн дуулж байхдаа өөрийгөө сонсомоор байдаг байхгүй. Яг яаж бодит юугаа давхар сонсдог. Тэгвэл зарим хүмүүс дуулахдаа ингэж дуулдаг ч юм тий. Тэгвэл одоо энэ битүүнүүд нь болохоор илүү нөгөө бөмбөр бичих ч юм уу илүү шуум ихтэй газар зориулагдсан. Одоо кино миноны саунд. Тэрэн дээр бол нэг тийм амар чанар бол ярих нэг амар сүртэй биш. Зүгээр л яг хэр гадны орчныг яагаад тэгэхээр дараагийн дунд хэр сонсогддог. Тэнгууд тэр чин баахан хүний noise байгаа монитор бүүтний саунд орж ирж байгаа. Тэнгууд аль сонсож байгаа тэгээд бас гарт толгойд өвтөх олон цаг барьж марж ингээд тиймэрхүү байдлаараа л тэгвэл AirPods бол ер нь сайндаа орох юм шиг тий. Ер нь би бол тэрийг бол бас зүгээр хүмүүс ч гэсэн хэлжлээсэн. Миний сонсч ирсэн бас нэлээ амар дуртай байхгүй. Би AirPod-оор дуусгансаар айгүй ялгаж гоё сонсогддог. Бэйс нь хүртэл мэдэгддэг. Тэнгуут ер нь нэлээ бас сайн дуурд юм. Одоо иймэрхүү студийн лаглаг үнтэй чихвч зөндөө сонсч ирсэн. Гэхдээ бас AirPod бол бас нэлээ л тэр чинь эхлээд дууралт тэгээ дараа нь тэр нэг UX те ер нь өдөр тутамдаа хэрэглээд авч явахад хэр ингээд эвтэйхэн байна гэдэг нь бас яригдчихэж байгаа шүү дээ. За юуны хувьд одоо ингээд DJ-гийн урд байгаа ингээд нэг хөрөмжөн дээр ингээд за юун дээр миксер дээр CDG дээр бас байгаа тийм нэг beat sync гэл те нэг тийм DJ нарын ажлыг нэг өөр амархан болгох фичрүүдийг ингээд яг үйлдвэрлэл компаниуд ингээд ер нь хийгээд байгаа шүү дээ. Тэнгүүд өмнө таны нэг ярьж байгаа дээр болохоор тэрийг ашиглаж байгаа DJ айгуу дутуу өндлөгддөг ч юм те. Энэ өөрөө sync хийж чадахгүй beat sync ашиглаад байна гэдэг ч юм уу. Нэг тиймэрхүү зүгээр тиймэрхүү одоо тийм аккаунт хүртлээ те. Тийм. Sync хийж чадж нэг харуулдаг ч юм. Бүр reel хийгээд цаалаа. Аль нэгийг нь зүг гэж огт боддгоо. Аха. Тэр чинь тэгээ технологи юм чинь дижитал бидэрт бол асар их боломж өгч байгаа шүү дээ. Гэтэ бас нөгөө талаас нь ярихаар нөгөө хүний тарихт хитрхи төгс юм дургу гэдэгтэй адилхан бас тэр чинь хүн сонсоход адилхан боловч синк товчгүй зүгээр одоо бит матч хийж байгаа хүмүүс бол одоо хүний тархин төрхтэй илүү амьд юм шиг санагддаг ч юм уу. Одоо тэрэн дээр хүмүүс янз бүр л хуваагдсан байд. Европоор бас нэлээх явсан тий. Амар олон фестивалаар нэлээх явсан бах тий. Бас нэх олон биш. Аха. Тэгээ Европын ингээд клубууд руу ч юм уу ер нь орж мөрөө тэд ер нь яг хоо энэ яг энэ салбарын энэ электроник хөгжмийн яг нэг суурийг харахаар ингээд Америк, Европ гоос л ихэлтэй юм билээ шүү дээ. Тэнгүү тэнд илүү ингээд калчер нь хөгжөөл амар сайн явцгаацсан. Тэнгүүд тэнд байгаа газруудын ер нь дууралт одоогийн Монголд ингээд дуурж байгаа дууралтуудыг харьцуулбал ер нь монголчууд яг юм тийм таны яриад байгаа тэр чанартай дууралтыг яг мэдэрж байгаа юу ер нь? Ер нь бол сарцангуй гоё мэдэрдэг гэж боддоо шүү дээ. Одоо Монголоос гоё дуурдаг газар ч байна. Монголоос муухай дуурдаг газар. Одоо Европт Аз маа цамаагүй. Ялангуяа Азууд ч бол бүр юм шингэн хатгсан өнгөнд туртай ч юм уу тий. Фестивалд үзэх амар шингэний амар чанга манга. Тэгээд бид нар бас бидний нэг таашаадаг ч юм уу дууралт ингээд илүү гоё. Европлог ч юм уу тэгээ санагдаад байд шүү дээ. Илүү ингээд бейсиктэй гоё юм дүүрэн. Тэгээд дууралтын хувьд бол Монголд бол хангалттай л гоё сонсдог. Тэгээд нөгөө бас нэг гоё юм нь болохоор нөгөө
бидэрт нөгөө чангалах стандарт ч юм уу те тэдэн дисциплист дэше хуулиар 20 мөрөт гэсэн байхгүй. Зүг. Тийм болохоор яг хоо тэр нь жоохон буруу л да. Гэхдээ ер нь ингээд бас манад ирж байгаа артистууд ч юм уу ингээд ажиллаж байгаа хүмүүс бас тэрэнд амар дуртай. Нөгөө танад тест ингээд гой чангалмаар байгаа төвшөндөө чангалж болдсон юм биш тэгээд. Тэгвэл зарим улсад болохоор хуулиар нь тэдэн дисциплист дэше байж болохгүй гэд хориглолцсон юм гол. Яг ингээд яг л ирчлээ. Жоохон чангалжвал гоё ч юм шиг санагдах юмнууд бас байд. Зөв. Энийг тийм бүх юмд бас нэг юм таарах зохицуулт гэж бас байхгүй шүү дээ. Тэгэхээр тэрүүгээр бас манай бас айгуу даваа талтай л юм байна. Одоо ер нь тэр одоо DJ-ийн урд байгаа ингээд нэг тоног төхөөрөмжүүдийг одоогийн яг цаг үед нь ингээд тулгаж зэ одоо хамгийн сайнуудыг нь авч ашиглаад ингээд хий гэвэл ер нь нийтдээ баажт нь хэд үйд. Одоо тэр контроллер CDJ нийт хэдэн сая юм явж байгаа бол тэнд. Янз юу авах бас л шилтгаалж шүү дээ. Яг ямар төхөөрөмж авах уу яах вэ гэдгээс. Яг хожоо хоёлаа зүгээр яг дундчлаад одоо нэг DJ ямар ч DJ-г ер нь одоо авчираад их тухтай ингээ гоё тэгэн нөгөө төхөөрөмжүүдээр нь хангачи сүүлийн үеийн төхөөрөмжүүдээр нь хангачи гэвэл дунджаар хэдэн сая байгаа бол тэнд. За нэг 3 плеер нэг миксер гэхтэл нэг яг гоё стандарт хангах нь нэг 25 сая маяг болох байгаа. Оо тийм ээ тий. CDJ 3000 тий. Тийм сая 3000X гээд бас нэг гарчихсан. Тэр нь ингээд том дэлгэцтэй болоод лээ тий. Бид нэг яг хоёул подкаст хийхээс өмнө нэг рил үзчихсэн чинь 2000 оны хэдэн оны үед юм бэ ингээд нэг юм бүр юм дээр үе юм иргэдэг юм дээр ингээд нэг тоглож моглол бүр пензаро. Тийм пензл юм шиг байгаа. Нэг бүр юм цагаан бүр юм иргэдэг юм дээр л амар олон юм эргээл тийм дээр тоглож исэн. Монголд 2000 оны үед ер нь яаж тоглож байсан? Одоо бол бүр амар өөрчлөгдсөн тий. За тэрийг өстө нөө манай ахнар л хэлэх байхдаа яг тухайн үед нь байсан хүмүүс. Тэгээ ер нь бол CD Center бол эхний хөлбөрөд 2000 оны ихээр гараал. Тэгэл анх нөө CD-нээс тоглож моглол. Шууд CD-нээс сүүлдээ флаш болол. Флашн дээр тоглолоо. Одоо ер нь тэгвэл энэ DJ-нэрийн хэрэгжилж байгаа equipment-уудын ер хөгжил нь ер нь яаж явахаар харагдаж байна. Нөгөө хэдүүлээ сургалтын дээр харж яхад дэлгэцнэр нь ер нь ингээл амар томрол эхэлж байна гэдэг хэлсэн шүү дээ. Бараг сүүлдээ баатнууд нь амар багасаад айлуулах баг дэлгэцэн дээр тооч байдлаар зарим үйлдэлүүдийг хийгээ явдаг болохоор байна уу? Ер нь яаж өөрчлөгдөх бол одоо яг миний хувьд бол яг тийм DJ тоног төхөөрөмж ялгаагүй яг хөгжмийн тоног төхөөрөмж ялгаагүй. Илүү хүмүүс бол илүү тийм нэг механик юмд амар дуртай. Одоо юу гэж чинь яг адилхан плагин компьютер дээр байхад тэрийг хүн ингээд яг бодитоор нь ингэж авчирч дуу хиймэр ч юм уу оролдмоор байдаг байхгүй. Зөв. Тэр талаасаа бас багс миний бодлоор багасах байх гэж байна. Тийм бас студийн одоо ийм нэг фултнууд байгаа шүү дээ. Энийг бас ингээд амар том дэлгэцэн дээр ингээд дижитал болгоцсон одоо хувилбарууд бас байдаг. Гэтэ тэр нь бас ингээд хүн юм тоочоор ингээд хөдлөх биш яг ийм бодит фейдер хөдлөмөр байгаа байхгүй. Бодит мэдрэмж амар хиймэл гэж мэдрэхгүйгээр. Тэнгууд тэр талаасаа харах юм бол нөх амар бас тийм бүтэн тооч мооч болохгүй байх. Тэгээд одоо энэ гарч байгаа хувилбарууд ч гэсэн ер нь нөгөө илүү одоо хүмүүс ч нөгөө дууга ямар нэг CD ч юм уу флашн дээр хуулж тоглож байгаа. Тэнгууд илүү одоо cloud тоглох хандлага руугаа бүх одоо дуу худалдаалдаг ч юм уу стрим тим юунууд аппууд тэгэж хамтарч орж иж байгаа болохоор ер нь бол хандлага нь одоо тогломоор байгаа шууд интернетээр плеер дээрээ тоглуулах зөв тал руу л яваад байгаа шиг шүү дээ. Тэгэхээр хоёр юмаа зараад шүү дээ. Софтверээс зараад хардверээс давхар зараад. Нөгөөд нь эсрэгээрээ зарим хүмүүс нь бүр пенс руугаа ороод. Бүр хуучны руугаа ороод. Ямар ч дижитал релиз гаргахгүй. Одоо зарим дуу зохиож байгаа артистууд зөвхөн пенза нэг хэдхэн ширхэг гаргадаг ч юм. Нүгд одоо DJ-нэрийн чинь хамгийн гол хийж байгаа юм тэр нарийн хин нэгэнд олдохгүй байгаа тэр хаа нэгтээ нуугдсан байгаа дуунуудыг олж авчирч л хүмүүс сонсгож байгаа хүмүүстэй тий. Тэг ер нь л бол тэг нөгөө хүн амьдралынхаа турш хэдэн үеийг сонсно гэдлээ. Бүх дууг 24 долоо сонсох юм бол 3-5% л сонсч амжина гэдэг шүү дээ. Тэгэхээр ч бас асар их тийм дууны нөөц байгаа. Тэр дотроос хамгийн гоёудыг нь л ер нь танд яг сонсох гээд байгаа ажлыг DJ-нэр хийгээд байгаа гэсэн үг шүү дээ.
За одоо л ер нь бол дуусах чат руугаа орж байна. Ирээдүйд ер нь энэ фестивалууд дээр ямар хөө өөрчлөлтүүд ер нь орох бол одоо яг фестивал болгоно өөр гэсэн онцлогтой л байх л та. Яг хоёлаа Playtime дээр илүү жишээ аваад ч юм эсвэл Playtime дээр төстэй өөр том олон улсын фестивалууд дээр одоо дууны хувьд ямар өөрчлөлтүүд орох бол эсвэл баг тэр төрлийн өөрчлөлтүүд нь баг ер нь одоогийнх дээрээ баг ингээд тогтоод арай өөр cultural өөрчлөлтүүд энэ төр гэдэг ч юм уу тий. Ирээд магадгүй 2030 онд Playtime фестивал руу очиход яг ямар хөө өөрчлөлтүүд орсон байх бол ер нь технологийн хувьд бол нэг амар өөрчлөлт гарахгүй байна. Одоо бидний одоо илүү одоо ашиглах хэлбэр дижитал функцүүд нь нэмэгддэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар өөрчлөгдөж байгаа болохоос ер нь бол одоо бүр 90-д оны спикер хүртэл одоо болтлоод хിവэрэл ч та. Тэнгуут ер нь л тэр дууралт үений тал дээр бол айхтар өөрчлөлт орохгүй байх. Гэхдээ бас нэг зарим нөгөө юунууд болохоор нэм нөгөө 360-аар орчны дууралт мооролт туршдаг ч юм уу. Тиймэрхүү фестивалууд бас байдаг. Гэхдээ ер нь л стандарт нэг л яваад байгаа. Одоо төхөөрөмжнөө ч гэсэн одоо ер нь бидний бүх хэрэглээг хангах үйц хөгжсөн. Одоо ер нь одоо нэг шинэ амар том миксер ч юм уу авлаа гэхэд лайв миксер авлаа гэхэд тэр нь бас нэг 10 жилээ бараг дахарч болцсон юм. Хөөх. Гэтэ ер нь амар үнэтэй байгаа. Үнэтэй ч гэсэн нэг авчвал ер нь тэгэл бараг насных юм тий. Тийм бүх одоо хамтлагууд ер нь л ингээл айгүй одоо олон төхөөрөмж технологи хөгжиж байгаа ч гэсэн яг ерөөсө шалгарсан одоо амьд хөгжмийн юунд шаардлаган дээр ч гэсэн яг л шалгарсан идэх юм байдаг. Ерөөсөө л за тэр нэг ер нь л нэг гарын баг 10 орнд багтаараа идэх шиг төхөөрөмжнүүд. Зөв. Тэгээд яг өөр нөгөө нэг юунууд нь айгүй сайж ядах шиг үнтэй нөгөө user experience талдаа төлбөр тооцоо нэлээ амархан болох хэрэгтэй гэдэг ч юм уу. Тэр фестивалд оролцож байгаа хүмүүс арай өөр юм experience-ийг нь илүү сайжруулах зүйлүүд дээр л нэлээ өөрчлөлт хийгдэж байгаа шүү тий. Тий. Visual талдаа хүмүүсээс одоо янз бүрийн зөвхөн нөгөө ашигладаг гэрлүүдэд ашиглахаа болоод илүү юм бүтээлч байдлаар нэг дижнерийн арт нэг амар том лед тавьснаа тэрэн дээр нэг тийм 3D анимашн хөдөлж мөдлөл байдаг нэг тийм нэг хэрэглэгчдэр жаа experience-ийг сайжруулахын тулд тэгээд ах шиг байна тий. LED ч бас ер нь яг бас одоо жоохон юутай л болчих шиг. Юутай гэдэг нь одоо уйтгартай гэх юм уу? Илүү ингээд одоо бидний төсөөллөөр ч юм уу одоо ингээд нэг тоглолт фестивал гэхэд чинь нэг тайцтай хөгжимтэй артаа нэг ледтэй ингээд нэг гэрэлтэй л байдаг гэсэн. Одоо тэнгуут одоо тэр вижюал хийдэг ч юм уу яг тайцны дизайн хийдэг хүмүүс бүр амар хөгжөөд бүр юм нэг урлагийн бүтээлч юм шиг тий ямар нэг юм инсталляц юм шиг тайз мэзийг гоёор шийддэг. Тэр нь илүү хүнд илүү юм experience амар сайн өгдөг ч юм уу. Зөвхөн хөгжим гэлтгүй ингээд давхар хэдийн янзаар гоё хөгжиж. Тэгэл чинь ингээд тэнд байгаа одоо тайзны юм дижиний өмнө ингээд бүжгэлж байгаа хүмүүсийг яг бүр амар happy байлгахад амар олон импакт нөлөөлж байгаа шүү дээ. Бараг нэгдүгээр за тэр хамгийн түрүүнд дижигийн тоглож байгаа дуу тэгээд тэр хүмүүсийн хэр их баг уусан байгаа нь хүртэл тэр чинь нөлөөлөлд орж байгаа шүү дээ. За одоо тэгвэл цаашдаа ер нь энэ Spark Music Lab болон Ballroom Records дээр ер нь тань дээр хий гэж утсан ажлууд байна уу? Төлөвлөгөө юу байна гэдэг дээр. Дахиж ер нь DJ сургалт хийх үү? Одоо сургалт бол ер нь ингээд тогтмол явах юм. Гэхдээ илүү нөгөө хүүхдүүд рүү ч юм уу тий. Илүү яг одоо нэг 10 жилээ төгсөж байгаа ч юм уу эсвэл эн чинь бас одоо надад болохоор ингээд энэ одоо олон хүн сурах ч юм уу тий эсвэл олон хүн энийг сонирхох тусмаа энэ салбар илүү гоё болох юм шиг санагддаг байхгүй. Тэгээд дээрэс нь миний хувьд болохоор ингээд хөгжим бол хин нэгний өмч ерөөсөө биш шүү дээ. Хинч энийг сурж болно. Эсвэл зарим хүмүүс саунд инженер болсон ч болно тий. Бүр тийм түүхүүд хүртэл зөндөөд өгөхгүй бүр ингээл насаараа цагдаа хийжсэн гинт саунд инженер болсон ч амар авьяастай байдаг ч юм. Энд бол тэр хувийн мэдрэмжний асуудал учраас ямар ч төрлийн одоо хэдэн ч насны хүн энийг сонирхож хийж болно. Тэгээд ийм бас нэг шинэ хобби юм шиг тий. Тэнгууд илүү тийм хүмүүс гоё юм багасаа ч юм уу эсвэл зарим нь ингээл хоббирот ч юм уу заавал тийм артист
болох албагүй шүү дээ. Ер нь бол Тийм тий. энийг мэддэг ч юм уу эсвэл нэг тодорхой хэмжээнд тоглож үздэг ч юм уу. Эсвэл хүн чинь бас тэгэл дуу сонсох шаардлага амьдралд амирх гарч байгаа шүү дээ. Одоо янз бүрийн төрс өдөр ивент бивэн тий. Тэр болгон дээр өөрөө тоглож чаддаг ч юм уу. Эсвэл өөрөө сонирхолтой Сонсоод ойлгодог тий. ойлгодог. Тийм байвал илүү энэ салбар илүү гоё тэлэх юм болоо гэж боддог шүү дээ. Тий. За тэгээд яа би нөгөө төгсгөлд нэг юу асуучих гэж бодсон. Одоо нэг юм юугаараа хуваагдаад идэв шүү дээ. Энэ илүү pop DJ, энэ илүү юу гээл те. Тэнгүүт илүү pop одоо илүү массын юм тоглолтгийгоо жоохон DJ-нэр нь хийтэлдэг ч юм уу те. Тэнгүүт тэр нөгөө нэг яг юутай холбоотой болоод ингэ DJ-нэрийг илүү pop тэгээд илүү underground гэж юу н хуваагаад байгаа. Тэгээд яагаад underground нь илүү их одоо үнэлэгддэг. Ер нь бол тэрэн дээр бол надад бол яг энэ аль нь л одоо тэр урдан зогсож байгаа бүх хүмүүс л яг адилхан ад жаргалтай байгаа шүү дээ. Ер нь бол тэрэн дээр бол би энэ нь энэ сайн гэсэн юм надад бол байхгүй. Гэхдээ яг хуу хүний одоо миний сонгосон юм одоо юу гэдэг чинь миний илүү дуртай байгаа юм нь одоо илүү тийм мейнстрим DJ би өөрөө жоохон сонирхолгүй ч юм тий. Тэр талаас л болохоос тэр хүмүүсийн авч байгаа мэдрэмж л яг л адилхан байгаа ш. Тэнгууд одоо нөгөө талаасаа бол илүү сонсогчт нь ч юм уу илүү тоглож байгаа нь илүү их судалгаа хийдэг ч юм уу тий. Илүү хуч сонсдог ч юм уу илүү их тэгэж судалж хөгжмийг бүр ингэж нарийн хайж байгаа хүмүүсийн л хэсэг юм шиг байгаа. Түүнээс энэ лаг энэ муу гэсэн юм надад бол байхгүй. Тэр чинь ялгаагүй л хүнд өгж байгаа мэдрэмж нь адилхан. Тэнгууд бас нөгөө талаасаа нөгөө хүн хөгжим сонсохор чинь тархины бүх хэсэг ажилдаг гэдсэн шүү дээ. Тэрнтэй адилхан хүний ингээд одоо тарих боловсруулахтаа ингээд одоо ажиллахад бэлэн байгаа шүү хөгжим сонсох. Тэнгууд одоо юу чинь мэддэг дууны явахаар хүн баярлдаг ч юм уу. Тэнгууд урсамжин сэрэгдэг ч юм уу тий. Эсвэл тэр дуутай нь холбоотой үнэр одоо ингээд орчин мэдрэгдэг ч юм уу. Эсвэл одоо шинэ дуу сонсож байгаа хүмүүс болохоор ингээд нэг юм хүлээж байгаа л ингээл яг өөрөх нь хүлээлтэнд биелэнгуут баярлдаг ч юм уу. Тэргээр ад жаргалыг мэдэрдэг ч юм уу. Ингээ зүгээр яг жоохон өөр л болохоос хүний бийд өгж байгаа тэр мэдрэмж нь гоё адилхан. Тэнгууд зүгээр хүний сонголт юм болоо гэж байна шүү дээ. Дотроо зөв. Тэнгууд яг баар юу гэдэг бас тий одолчонд нэг шазаамдангууд дуун гарч ирж ийн үгүй нөө гэдэг бол тэгэл баг хамгийн юу юм шүү тий. Хэр юу сэтгэл топ 100 гэдэг. За урилга хүлээж авч оролцсонд баярлалаа. Тэгээд би DJ номтой холбоотой мэдээллүүдийг энэ description хэсэгт оруулчих. Тэгээд та бүхэн бас гоё асуух зүйл байвал comment хэсэгт үлдээгээрэй. Тэгээд бас ийм Spark Music Lab-ийн бас ийм электроник хөгжмийн сургалтаас ер нь бол байнга явж байгаа юм байна. Тэгэхээр тэрнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг description хэсэгт оруулж та бас тэндээс авах боломжтой. Тэгээд энэ удаагийн дугаараар энэ хүртэл нүцсэн бүх хүмүүстээ бас баярлалаа гэж хэлмээр. За баярлалаа.